бүгдээрээ өнөөдөр хамтдаа миний таблетыг жоохон ухацгаая. За юунаас эхлэх вэ? Өмнө нь Pinterest гэдэг бичлэг та нарт үгүй. Pinterest дээр юм ухдаг бичлэг та нарт их таалагдах шиг болсон. Тэгээд иймэрхүү юм хий гэж бодоод. За эхлээд webtoon ортгоё. Webtoon ороод та нарт санал болгох webtoon-уудыг та нарт харуулъя. За хамгийн түрүүнд Cry or Better Yet Beg байна. Cry or Better Yet Beg нь болохоор 12-т доо эцгийнхээ алцаа охины тухай өгүүлдэг заяа. За Лейлагийн тухай өгүүлдэг заяа. Ер нь бол жоохон dark romance талтай. Webtoon тэгээд одоо юу вэ? Episode 65 хүртэл үзсэн байна. 65 хүртэл. Тэгээд Tears on a White Flower бас гоё заяа. Яагаад гэвэл за энэ болохоор 30 хэдтэй лээ. Ямар ч 30 хэдтэй заяа. Ер нь бол энэ нь болохоор 20-тэй л үү лээ. 21-тэй. 21-тэй. Тэгээд бас жоохон токсик талтай тийм webtoon байна. Уншихад бол сонирхолтой. За би одоо 50 дугаар ангид явж байгаа юм байна. Уншихад сонирхолтой. Дээрс нь нэг бол та нар баруун мэдж байгаа. Operation True Love. За энэ болохоор нэг 10 жилийн охины тухай өгүүлдэг заяа. Тэгээд энэ охин нэг ихч таахгүй юу? Тэр их чинь энэ охины найз залуу юу лээ? Тийм. Тэр их чинь энэ охины найз залуу булаашдаг гэх юм уу? Юу гэж тиймэрхүү. Тэгээд нэг үл мэдэгдэх утас болоо тэр утсан дээр нь хүмүүсийн хайрлуулгатай өөх хүртлээ хайрлуулгатай хоёлаа гарч ирдэг. Тэгээд энэ охин буюу Сувагийн тоон 2 үгүй. Сувагийн тоон 0 гэдэг аахгүй юу? Тэгээд тэр надлаа явж маавал чиг хайрыг болохын төлөө гэснээс тэгээд одоо л том болсон хувилбар дээр явж байгаа. Season 3 дээр явж байгаа. Та нар яг гоё бүр тогтолмоор хэсгийг үзмээрээ бол season 1-ээс нь үзсэн дээр баг. Яг ихний танк нь хөөрхөн заяа. Гэхдээ дундаасаа бүр гоё болчтой. Season 2 бас хөөрхөн. Тэгээд There are no demons. Энэ болохоор horror төрлийн webtoon заяа. Зураглал нь үнэхээр тасархай. Гэхдээ ойрт үзэхгүй байгаа. За тэгээд Rules for Dating Trash. Энэ жоохон хөөхөмсөг байдаг анх заяа. Тэгээд энэ охин төгөргээд энэ хоёр хөөрхөн болдог. Ер нь бол тиймэрхүү. Энэ бас зүгээр. Undercover wipe-ыг унших гэж бодож байгаа. Гэхдээ одоохондоо ихний танк дээр л явж байгаа. Тийм. Moonstruck бас гоё. Өөр түүх өгүүлдэг. Тэгээд нэг түүх нь дор хаяж 10-аас 12 тангтай. За энэ түүхүүдээс миний хамгийн дуртай нь харъя. Ялцгүй ихний танк нь бас гоё. The Lovers of Crimson Night. Тэгээд Falling Bird энэ болохоор яах гээд байгаа нь мэддэггүй залуугийн тухай. Бас нэлээд сонирхолтой. Эхнээс нь унших юм бол гоё заяа. Тийм. Энэ Winter Breeze болохоор юу гэмэрэмтэй. Би бас сайн санахгүй заяа. Гэтэ энэ гол дүрийн залуу нь энэ хайпнээс гундаж болохоор уншиж эхлүүлсэн. Эхний 6 анги. Охин нь болохоор тийм public personality-тэй энэ залуу жоохон тийм cold төрлийн заяа. Нэг тиймэрхүү. Зя тэгвэл in between. Энэ залууд нэг охин сайн байдаг байхгүй юу? Тэгээд сэтгэлээлж таягдаад
үйл явдал өрнөдөг ер нь бол slow burn төрлийн webtoon байна. Өөр анти selfish romance болохоор ер нь бол webtoon дээр гардаг хамгийн түгээн эмэл зохиол найз залуугаас салаад тэгээд тэр найз залуугаа хартуулах гад өөр нэг залуутай үерхэд тэгээд тэр залуутай сайн болж болоод яг л байдаг л webtoon-ы зохиол гэхдээ үнэхээр сонирхолтой зөө. За I'm the villain бол үнэхээр гоё. Миний хамгийн дуртай webtoon-уудын нэг. За бихний танги нь болохоор утсан дээр үзсэн болохоор ингэж гарч ирж байгаа шүү. Нөгөө номер орчдөг. Хангуудаа суух хэрэгтэй заяа. Гэхдээ нөгөө хүлэг баатар лөө юу гэдүүлээ. Тий. Өөрийнхөө хүлэг баатартаа сайн. Хангууд сайн биш. Нэг юмрхуу гоё зохиол заяа. Энэ T-Rex-ийн киног нь би үзсэн байхгүй юу? Эхний 3-4 ангийн. Тэгээд webtoon-ы нуушиг гэж бодсон. Зөвхөн эхний анги гэж барах уушаагүй. Ямар ч тач уншина. Тэгээд Spirit Fingers-ийн бас киног нь үзсэн. Тэгээд уншиг гэж бодлоо. За юм лэн да. Тий. Энэ үгээр пиано сурдаг. Эхлээд ингэж тоглож чэжил зурж байгаа дараа нь дарах юм бол яг болдог. Яг жинхэнэ пиано шиг гэсэн үг. Тэгээд өөр юу вэ? Everskies байна хуцалдаг тоглоом. Everskies. Та нарт дуртай хувцснууд харуул. За. Та нар комментээр бичээрэй заяа. Одоо энэ эсвэл яд харагдаж байна. Энэ эсвэл энэ хоёр айлан дээр нь надад бол энэ л дээр харагдаад байгаа юм да. Илүү чөлөөт стайл, you know. Тамиртаач энийх гоё тоглоом. Бихтэй сайн тоглолтгүй л дээ зурагч өдрөгөн татсан. Тэмцээ дээр болдог. Дээрээс нь хувц судалж авдаг нэлийн өргөн тоглоом заяа. Ер нь бол гоё тоглоом. Хартай. Бараг дотроо зөндөө олон Pinterest дээр шиг. Үгүй ээ. Юу аана хэлсэн вэ? Би хиддэг юм бэ? Имжтэйч. Тийм байна да. Everskies. Энэ одоо юу? Банк юм татаад авчих. Имжтэйч устглаа. Канва дээр хаяада би талт итэр хийдэг. Тэгээд car driving гэдэг application байна. My Supermarket game бас гоё. Mobile Legends биний татаагүй манай их тоглодог. Magic Tiles. Энэ бол угаасаа ойлгомжтой. ChatGPT, Keyboard, Snow дээр бичлэг хийдэг байсан. Билсэн. За YouTube дээр юм зүйлээ та нарт. YouTube дээр санал болгох дуунуудаа та нарт харуулъя. Favorite songs гэх өөртөө хадгалсан байгаа. Энэ байна. Эдгээр бүгдээрээ Radiohead-ийн Creep байна. Big Plastic Trees бас зүгээр. Эмийн хамгийн дуртай байна. Weekend, Jenny, Lily Rose дээр би хамтарсан One of the Girls нөгөө нэг киноны Save Your Tears байна. Тэгээд Reminder бас гоё. The Hills. Гэтэ Reminder бол гүцэхгүй санагддаг. Starboy гоё. Siaгийн Chandler байна. Siaгийн Snowman бол ялцгүй л хамгийн бест доо. Siaгийн дуунууд гоё гэхдээ. Jenny-гийн cover байна. Энэ хайпан Cortis-ийн playlist байна. Сонгоны Оны cover доо. Энэ хайпны playlist Anastasia байна. Cortis-ийн Jingle Bell Rock дээрс нь Crystal Castles-ийн Kerosene байна. Зүгээр тийм айшиг гэх юм уу.
Teen Spirit, Nirvana, Till I Found You байна. Тэгээд Martini cover Don't Let Me Down байна. 1 Million Yen Girl байна. Waves байна. Зүгээр chill доо Forever Young байна. Modern Talking-ийн Sherry Lady энэ хоёр плейлист бас гоё юм лээ. Addison Rae, Famous Sagan, дээрээс нь Tide Pepsi гоё. Chet Baker-ийн дуунууд, Daniel Caesar гэж дуудсан зөв. Ямар ч тааж түүхний сонсдог гэхээр нь сонирхож үзсэн. Нүрэ захта сонсдог энэ хоёрыг. За тэгээд энэ хайпны дуунууд Madison Beer-ийн шинээр гаргасан доо гоё юм лээ. Тэгээд энэ хайпны шинээр гаргасан дуунуудаас хамгийн таалагдсан байгаа нь бол надад ялцгүй Love Island эсвэл Big Girls Don't Cry юм лээ. Миний хувьд тасаа тийм л энэ одоо яг иш орсон мэдгүй лээ. Энэ ч өөр юм дээр хатгалсан юм аа. Тэгээд та нар миний channel руу орох юм бол Practice ASMR гэдэг энэ дэр миний хамгийн дуртай ASMR бичлэгнүүд байгаа. Сонирхоод үзээрэй. Playlist байгаа. За тийм л энэ. Оо энэ орсон биш. За guys. Ийм л энэ. Миний таблет өрнө. За баяртай.